Цаг видео үзүүлж байна. Олимпийн наадмын түүхэнд болсон аимшигт 7 үйл явдал. Олимпийн наадам бол дэлхийн олон улс үндэстэн цугларан өөрсдийн бие махбодын болон оюун санааны хурд хүчийг харуулдаг томоохон тэмцээн билээ. Тийм ч учраас олон улсын олимпийн хорон спортын тэмцээнийг аливаа ялгуурлан гадуурхлаас ангид байлгаж нөхөрлөл, эв санааны нэгдэл, шударга тоглолтыг бий болгохыг зорддог. Гэвч зарим тохиолдолд олимпийн үеэр өс хонзон улс төрийн зөрчилдөн үүсгэн ч бий. Тэгвэл дэлхийн олимпийн наадмын түүхэнд тодрон үлдсэн 7 үйл явдлыг хүргэе. 1. Берлин 1936. Нацистын олимпийн наадам. Германчууд 1936 оны олимпийн наадмыг өөрийн улсын нийслэл Берлин хотод зохион байгуулах хүсэлтэн 1931 онд өгчээ. Харин 1933 онд Германд нацист нам хүчээр авсан юм. Үүний дараа хүчирхийлэл үйлддэг, арьсөнгөөр ялгуурлан гадуурхдаг Германы нацистуудаас айсан барууны олон орнууд Олимпийг Берлинд зохион байгуулахыг эсэргүүцжээ. Гэсэн хэдий ч Берлиний олимпийн наадамд 49 улс олон төрлөөр оролцсон байна. Ийхүү олон улсын олимпийн наадам өөрийнх нь нутаг дэвсгэр дээр болж буй тул Герман улс олон улсын анхаарлын төвд орох нь зүүн хэрэг. Тиймээс германчууд үүнийг ашиглан өөрсдийн улсыг хүнлэг энэрэнгүй, дэвшилтэд улс мэтээр харуулахыг зорио зогсохгүй. Олимпийн наадмыг ашиглан суртал ухуулах хийхийг хоригдсан олон улсын олимпийн хорооны шаардлагыг зөрчиж байжээ. Мөн олон улсын олимпийн хороо Германы засгийн газарт өөрсдийн багтаан еврей тамирчдыг элсүүлэхийг шаардсан бичиг хүргүүлж байсан аж. Мөн олимпиад оролцсон Африк гаралтай Америк тамирчин J.C. Wons тус Олимпос 4 алтан медаль хүртсэн байна. Түүний намжилт нь Герман тухайн үед Ари үндэстэн бусдаас илүү гэдгийг нотлох гэсэн германчуудын оролдлогыг нураасан юм. 2. Лондон 1948 он. Герман болон Япон улсад хориг тавив. Дэлхийн 2 дугаар дайны дараах анхны буюу 1948 онд Лондонгийн олимпиад Герман болон Япон улсыг өрсөнгүй. Үүний шалтгаан нь мэдээждэд дэлхийн 2 дугаар дайныг өдөөж эсрэг талбалж байлдан ялагдсанаас үүдэлтэй билээ. Харин зөвлөлт холбоот улсыг өрсөн ч тэд тамирчтан илгээхээс татгалцсан байна. Тухайн үед Лондон дайны дараа сэргэн босож буй Европын бусад хотуудын нэгэн адил байлаа. Тийм ч учраас олимпийн наадмыг зохион байгуулах бэлтгэл хийх хугацаа хомс байсан тул шинээр зингэлдэх хүрээлэн барилгүй хуучин талбайнуудтай наадмыг зохион байгуулжээ. Харин олимпийн нээлтийн ёслол болон зарим бусад тэмцээнүүдийг зохион байгуулсан Вемблейн зингэлдэх хүрээлэнг дайны дараа Их Британд олдогдсон үлдсэн Герман цэргүүдээр бариулсан байна. 3. Мельбурн 1956 он. Суэцийн хямрал. 1956 онд Мельбурн хотноо болсон олимпийн наадамд 67 улс тамирчтан илгээжээ. Гэвч удалгүй мөн оны 10 дугаар сард Синайн мөрний хойг руу Израилийн бригад довтолсноор Суэцийн хямрал үүссэн байна. Тиймээс Египт, Ливан, Ирак зэрэг улсууд Израилийн довтлохооныг эсэргүүцэж олимпийн наадамд оролцоход нь хориг тавьжээ. Үүнтэй зэрэгцэн зөвлөлтийн арим нээлтийн ёслолоос хэдэн 7 хоногийн өмнө Унгарын Будапешт хот руу довтолсон байна. Гэсэн ч Унгарын баг тамирчид олимпийн наадман үргэлжлүүлсэн бөгөөд улсны пологын төрөлд өөрсдийнх нь улс руу довтолсон зөвлөлт холбоот улсын тамирчидтай өрсөлдсөн юм. Харин Нидерланд, Испани, Швейцар зэрэг улсууд мөргөлдөөнийг эсэргүүцэж олимпийн наадмаас гарчээ. 4. Мексик хот 1968 он. Аргис аллах ба иргэний эрхийн эсэргүүцэл. Мексик хотод зохион байгуулагдсан 1968 оны зуны олимпийн үеэр улс төрийн томоохон 2 үйл явдал болжээ. Эхнийх нь наадмын нээлтийн үйл ажиллагаа эхлэхээс 10 хоногийн өмнө Мексик хотын ойролцоох Тлателолко хотод 3 соёлын плаза дээр Мексик оюутнууд эсэргүүцэл үзүүлэн жагсжээ. Учир нь Мексикийн засгийн газар нийгмийн хөтөлбөрүүдээс илүү олимпийн наадамд ихэнх санхүүжилтэд оруулснаас болж оюутнууд ийхүү эсэргүүцсэн байна. Харин Мексикийн айрам тус плазаг бүсэлж эсэргүүцэгчдийн эсрэг гал нэн 200 хүнийг хөнөөж 1000 гаруй хүнийг шархтуулжээ.
Хожимын үйл явдал Тлателокогийн алан гэдэг ажиллагаа гэх нэрээр олонд танигдсан юм. Харин хоёр дахь нь Америк нэгдсэн улсын улс төрийн зүгээс Олимпийн наадмын спортын тэмцээнд хөндлөнгөөс оролцсон байдаг. Тус улсын ойрын зайн гүйлтийн тамирчид болох Томми Смит, Жон Карлос нар 200 метрийн гүйлтийн үеэр өөрийн улсын засгийн газрыг өнгөт арьс тамирчдан ялгарлаж байна хэмээн буруудхан эсэргүүцэл үзүүлжээ. Тэд тэмцээнд хөлнөцгөн уралдаж алдуулан хүрэл байр эзэлсэн бөгөөд шагнал гардуулах үеэр Америк нэгдсэн улсын төрийн дуудлал ихшгэлэхэд өрөөсөн гартаа хар бэйлийн өмсөн гараа өргөж толгоогоо бүхийлэн эсэргүүцэл илэрхийлсэн байна. Мөнгө үлдийн төрөлд мөнгө медаль авсан Австралийн тамирчин Петер Норман хүний эрхийн тэмдэг зүүжээ. Энэ бүхний эсрэг Америк нэгдсэн улсын олимпийн хороо болон олон улсын олимпийн хорооноос Томми Смит, Жон Карлос нарын олимпиад оролцох эрхийг нь хориглосон байна. 5. Мюнхен 1972 он. Мюнхений аллаг. 1972 оны Олимпийн наадмын үеэр Израилийн багийн эсрэг Палестиний террористууд халдлага үйлдсэн байна. Тодорхойлбол 9-р сарын 5-ны өдөр 8 террорист гар 9-р сар байгууллагатай холбоо тогтоон Олимпийн хотхонд орж Израилийн багийн 2 тамирчныг хөнөөжээ. Мөн тэд Палестины 200 хоригдлыг суллахаар 8 альцахын тулд Израилийн 9 тамирчныг барьцаалсан байна. Тэд Германы цагдаагийн хүчтэй нүүр тулсан ч тэднийг дийлж ойролцох нисэх буудалд барьцааны хүмүүсийн шилжүүлжээ. Германы цагдаагийн хүчний террористуудыг буудан хорох оролдлого амжилтгүй болсны дараа террористууд Израилийн барьцааны хүнийг хөнөөжээ. Гэвч дараа нь цагдаа нар Палестины 8 алан хэдэгчдийн 5-ыг нь хөнөөсөн бөгөөд энэ үеэр Германы 1 цагдаа алагдсан байна. 6. Монреаль 1976 он. Африкийн орнуудыг Олимпийн наадамд оролцохыг хориглов. 1976 онд Канадын Монреаль хотно болсон Олимпийн наадамд Шинзланд улс оролцохыг олон улсын олимпийн хорооны зүгээс хоригложээ. Харин үүний дараа Африкийн 20 гаруй улсыг ч мөн тэмцээнд оролцохыг хориглосон юм. Африкийн хувьд 1964 оноос хойш буюу Олимпийн наадамд оролцох эрхэн аль хэдийн хасуулчихсан байсан бол улс төрийн апартеид бодлогоос болж арьсангөр ялгарлан зааглах байл юм. Шинзландын үндэсний регбигийн тамирчдын хувьд Өмнөд Африк руу аялан тогтсоны улмаас ийхүү эрхээ хасуулжээ. Гэсэн хэдиж Шинзландыг Олимпиад оролцохыг хориглосон шийдвэр нь амжилтанд хүрээгүй бөгөөд энэ нь улмаар Олимпийн наадамд санхүүгийн болон спортын чухал нөлөө үзүүлсэн юм. Мөн хамгийн чухал нь дээрх хориг нь Өмнөд Африкийн апартеидын бодлогыг дэлхийн нийтийн анхаарлын төвд авчирчээ. 7. Рио де Жанейро 2016 дөрвөгсдийн Олимпийн баг. Рио де Жанейрогийн зуны Олимпийн онцлог зүйл нь дөрвөгсдийн баг байсан юм. Тус багийг эх орноос дөрвөлсөн 10 тамирчин бүрдүүлжээ. Тэдгээр нь Сир, Өмнөд Судан, Этиоп, бүгд найрамдах ардчилсан Конго зэрэг улсаас дөрвөлсөн тамирчид бөгөөд өөрсдийн иргэншил хүссэн очсон Кени, Бельги, Люксембург, Бразил, Герман гэх мэт улс дан наадмын бэлтгэлийг хангасан байна.